Их Монгол орны бурхан шашны 3 zulын нэг ламын гэгэн дэнзэн чож шинэн хувилгааны санаачлаг айлтгалаар дээрхэн гэгэнтэн 14 дугаар далай багш өөрийн номын өргөө дарн салаа хотно 2 дахь удаагаан Монголын сүсэгтэн олонд зориулан 12 дугаар сарын 2-ноос 4-ний хугацаанд дээдийн номын айлдвар айлдан. Эрхэм үзэгч танаа ариун буйны чуулганд нэгдэх заллаг айлтгая. Ариуслын зууч будда тур оператор. Хүссэн бүхнийг хайрлагч итгэлт хамбын ариун лагшинд бараалхан улаан утгаар зочлох хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалар даатгдсан ариуслын аялалд урьж байна. Ариуслын зууч будда тур. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хүүш юу сайн бэ? Далаа багш жилд нэг удаа зөвхөн монголчуудад зориулж ном айлддаг юм байна. Тэрний будда туурын зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хүүш чи тэгвэл надад усныхын намрыг өгч би одоох яриадах юм. За 70 14 37 64 99 34 Уурдуудаа баяр дуудгаад уйнан нэрнэ. Ариуслын зууч будда. Зуунаар өртөөлсөн манай гаригийн аз жаргал эрэл хийлэгчдийн эрэлийн үзүүр чухамхөө бурхны шашин байжээ гэдгийг өнөөдөр дэлхийн нийт хүлээн зөвшөөрч нэр цуутай эрдэм тэммэргэд өөрийн өнцгөөс батлан тайлбарлаж буй туйлын сайшаалтуудыг бахархууштай үйлбэлээ. Өдрөөр даяаршиж буй өнөө үед бурхны шашны сургаал айлдварын утга учирыг тайлбарлан таниулах үйлсэд бурхны шашны их хөлөгний уламжлалыг хадгалж хамгаалж ирсэн. Төвд Монголын эрдэм тэммэрэгдийн хичээл зүтгэл цаглашгүй их юм. Тэдгээр мэрэгдийн орон дээд нь дээрхэн гэгэнтэн 14 дугаар далай багш үлээ. Манай гаригийн өнцөг болон бүрт хурч ариун нандин сургаал айлдваран ертөнцийн зүсвэрийн хүмүүст харамгүй хайрладаг гэгэнтэн Монгол нутагт минь 8 таамирлан саатаж сүсэгтэн олондон дээдийн номын хур болгож умраа сумартай дэлгэрэх дээдсийн айлдварыг өөрийн бие хэл сэтгэлээр түүчилсэн. Ариун номын гүн бат барилдалгатай Монголын сүсэгтнүүд эрт дээр үеэс эргэл мөргөл үйлдэхээр ариун дагшин хутагт жагрын орныг зорж байсан түүхэн уламжлалтай. Тэрхүү түүхэн бол баг залгамжлагч ариуслын мөрөөр замнах гэгэн үйлсэн хөтөч будда тур оператор сүсэгтэн олны хон хүсэл сонирхол нийцүүлэн гэгэнтний айлдвар хүртэх ариуслын аяллыг зохион байгуулж байна. Будда тур оператор 2005 оноос эхлэн цус сонирхлын аялал жуулчлалын нэгэн хэсэг болсон Бурхны шашны холбогдлолтой төв соёлын дурсгал газруудаар аялал зохион байгуулж эхэлсэн юм байгууллага байгаа. За өнөөдрийн хүртэл бид бүхэн өнгөрсөн 8-9 жилийн хугацаанд бүгд найрамдах нийтгэг улс руу Бурхан багшийн гэгэрсэн Бодгая, анх ном номлосон Сарнаат, аман түнчлэн хариун ган мөрөн өнөө цагийн Бурхан шашны төв дээрхэн гинтэн 14 дугаар далай багшийн номын өргөө Дарамсалаа хот. За түнчлэн энтхийн нийслэл дээли өндөрлөгтний түүхэнд бүтээгдсэн 7 гайхамшиг зүйлийн нэгэн болсон алдарт Таж Махал тэргүүтний үзэх энтхийн хөтөлбөр заман түнчлэн Оросын холбооны улсын Буддийн санкагийн төв хамгийн хүрээнд заларчв. Алс дорнд Сибирийн 12 дахь бандит хамлам Даштар Житгэловын ариун лагшинг дээр үзэж ажилтнад энерги хүртэх ийм одоо аяллыг олчлон зохион байгуулж ирсэн. За мөн бүгд найрамдах хятадд уулзах Утай, Гүмбэн, Төвдийн Лас тэргүүтэн Бурхны шашны холбогдлолтой төв соёлын дурсгал газруудаар аялал зохион байгуулж ирсэн юм аа. За өнөө жилийн хувьд Будда тур оператороос бүгд найрамдах нийтгэг улс руу дээрхэн гэгэнтэн 14 дугаар далай багш нийт Монголын сүхтэн олон зориулан уламжлалын дагуу хайлдах Монгол сүнчээ 2014 хүмийнх өнөөл ажиллагаанд аялал зохион байгуулж байгаа. За 3 дахь удаагийн айлдвар 2014 оны 12 дугаар сарын 2, 3, 4, 5-нд энтхийн Дарамсалаа хотдох дээрхэн гэгэнтний номын өргөө намжил тацанд зохион байгуулагдахаар ингээд 5 гараад бэлтгэл ажил нь хийгдэж байгаа. За энэ удаа бол дээрхэн гэгэнтэн маань Бурхны шашинтан игэл сүсгтэн хийгээд
одоо гигэн хураг хүртэлх бүхий л одоо хүмүүсийн үлдэх, зан уйл, баримтлах, дэгжээг гих мэтчлэн Бурхны шинтэн хүн ямар байх ёстой тэр бүх одоо зүйлийг багтаасан гарын авлага гэж хэлж болох ус Бурхны шинийн орон дэд эрдэмтэн мэрэгэн төвдийн гэлвгийн уламжлалыг үндэслэгч Богдзонковын одоо альдсан их бодмөрийн зэрэг хэмээх альдварыг одоо 4 өдөр айлтахаар юм төлөвлөгөөтэй за мөн төгсгөлд нь майн мэгзмийн лүн одоо зарим очсон сүтэн олондоо хүртэхээр ийм одоо төлөвлөгөөтэй байгаа юм байлаа. За Будда тур операторын хувьд бол мөн дэрхэн гентний энэ үйл ажиллагаанд альдвар хүртэх үйл ажиллагаанд бол сүтэн олноо одоо оролцуулахаар төлөвлөж бэлтгэл ажилдаа ороод одоо бүр төлийн үйл ажиллагаа бол явагдаж байна. За мөн бид бүхэн бол дэрхэн гентний альдвар сургаалыг Дарамсалаа хотоос ТV телевизийн эфирээр дамжуулаад мөн орон даяар шууд дамжуулахын бэлтгэл үйл ажиллагаа мөн хийгдэж байгаа. Хэдийгээр дэрхэн гентний альдвар сургаалыг өөрийн биеэр хөлдсөн очиж сонсох боломж олдоогүй тийм хүмүүс одоо байх юм бол бас ТV телевизийн эфирээр энэхүү альдвар сургаалыг бас сонсох хүртэх юм одоо боломжтой болох юм. За мөн одоо бид бүхэн явж ирээд дахин редакторлаж энэхүү альдвар сургаалыг одоо үзэгчлэн та бүхэндээ өргөн барих юм аа. За ингээд энэхүү одоо үйл ажиллагаанд бол Будда тур оператороос 10 хоногийн үндсэн хөтөлбөр, за мөн 14 хоногийн нэмэлт тойрон аялалтай хөтөлбөр, за мөн одоо богны одоо аяллийн хөтөлбөр гэх мэтчлэн хэд хэдэн төрлөөр одоо аяллуудад зохион байгуулсан байгаа. За үндсэн хөтөлбөрийн хувьд бол Улаанбаатараас Бээжин, Дели чиглэлд нисэж Дели хотод хүрээд ингээд Дели хоттой танилцах аяллууд, Дели хоттой худалдаа үйлчилгээний газрууд, төгс соёлын дурсал газруудаар явах, за мөн түүнчлэн одоо нүдний эмнэлэгт үзүүлж харуулах. За нэг өдөр бол одоо 7 гайхамшиг нэг таж махлыг одоо үзэж харах юм хөтөлбөртөө ингээд Делигээс Дарамслаа хот руу явж Дарамслаа хотод дэрхэн гентний альдвар сургаалыг 12 дугаар сарын 2, 3, 4, 5 4 өдөр хүртээд ингээд 5-ны ороод буцаж Дели 6-нд ирээд ингээд одоо 6-нд одоо Делид худалдаа үйлчилгээний газруудаар явах. За түүнчлэн одоо 6-ныхан ороо Улаанбаатарын чиглэлд одоо Бээжингээр дамжин нисэж ингээд 7-нд Бээжинд одоо 8-нд Улаанбаатарт ирснээр 10 өдрийн хөтөлбөр өндөрлөх юм төлөвлөгөөтэй байгаа. За уртын аялал бол 11-р сарын одоо 26-нд явна. За 26-нд одоо явсан аялагчид маань 27-нд Дели хоттой танилцах аялал хийгээд 28-нд бол одоо Делигээс энтхийн эртний хотуудын нэг болох Варнаас байх одоо хот руу ниснэ. Ингээд Варнаас хоттой танилцаад ганг мөрнийг үзэж сонирхоод Варнаас хотоос 20 км зайтай байдаг Бурхан багшин гэрээснийхэн дараа ном номлосон Сарнаат хэмээх юм одоо ариун дагшин газар байдаг. Сарнаатын одоо тэр ариун дагшин суурга шүтэн тэргүүтэнд эргэл мөргөл аврал даатгал одуулаад ингээд Варнаас нэг хоноод 2 дахь өдрөө цаашаа Бодгая хот руу машинаар явна. Бодгая бол Бурхан багшин гэгэрлийн утгыг олсон ариун одоо бодмодноор шиж байдаг. Мөн одоо бодмодны хайдвар гандал хэмээх одоо их гайхамшигтай гац тэтгэвтэй юм суурга шүтэн бай. Тэгэхээр энэ цогцлборт бол аврал даатгал одуулаад мөн тэнд өргөдөж буй Монгол сүмдээ бас аврал даатгал одуулах бусад Бурхны шинтэн сүм хийдүүдэд дээр орж эргэл мөргөл үйлдэх одоо ийм зан үйлэн үйлдээд за мөн одоо Бодгая дайныг хоноглоод ингээд 3 дахь өдрийн одоо Дели рүү Батна хэмээх газраас ниснэ. Ингээд Дели дээрээ 12 дугаар сарын 1-нд Дарамслаа руу явж 2, 3, 4 өндөө мөн одоо Дарамслаа дахь дэрхэн гентний альдвар сургаалаа хүртчихэд за 6-нд Делид ирж худалдаа үйлчилгээний газруудаар яваад 7-нд 7 гайхамшигын нэг таж махлыг үзээд 8-нд одоо ингээд 7-оос 8 шилжих шин наашаа одоо нутгийн зөвхөлгийн жилийн зулж Улаанбаатарт бол одоо 9-нд ирэхээр одоо ийм хөтөлбөртэй байгаа. За мөн ойрын богино хугацаатай аялал бол 12 дугаар сарын 1-нд яваад 12 дугаар сарын 8-нд Улаанбаатарт ирэх юм 8 өдрийн ийм аялал зохион байгуулагдаж байгаамаа. За мөн үүн дээр нэмээд бид өхөн Оросын буддист Бурхны шинтэн халмиг тува буруу тэргүүтэн аль дээр зориулсан дээдийн номын альдварх айлдах аялалд мөн одоо сүтэн болон бас хамруулж байгаа. За энэхүү үйл ажиллагаа бол 2014 оны 12 дугаар сарын 17, 8, 9-нд Дели хотод Кемпинский хэмээх 5 хотод жашт буудалд болно. За өнгөрсөн жил монголчуудад айлдвар айлдсан тэр одоо газар болох юм. Тийм учраас энэ одоо үйл ажиллагаанд бол сонирхсон сүтэн олон бол бас оролцох боломжтой юм. За Монгол лам маань одоо орчуулган хийгээд монгол хэлээр дэрхэн гентний айлдвар сургаалыг FM радиогоор одоо согонд харуулаа сонсох боломжтой учраас хэлний ямар нэгэн бэрхшээл гарахгүй. За буудлын хувьд бол 5 хотод жишээ буудал байрлал учраас тог тохон одоо харьцангуй тохилог. Ингээд хугацааны хувьд бол бас Дарамслаа явахгүй учраас хамгийн одоо богино хугацаанд Дели хоттой танилцаад за мөн нэг өдөр бас таж махал явж үзээд
3 өдөр гентний айлдвар сургаалыг сонсоод ингээд ирэх нийтдээ 7 хоногийн хөтөлбөр бол 2014 оны 12 дугаар сарын 15-нд гараад 22-нд Улаанбаатарт ирэх ийм одоо хөтөлбөрийг тус тусган байгуулж байгаамаа. За сайн сайхан юу вэ? Сонинтой хөө. Аав ээжигээ баярлуулах сайхан боломж гарлаа. Хүүш юу сайн юм бэ? Далаа багш жилд нэг удаа зөвхөн монголчуудад зориулж ном айлддаг юм байна. Тэрний Будда туурын зохион байгуулдаг гинэ. Хоёулаа хөгжүүлээ явуулах уу? Тэгээ бүртгэл нийтээс эхэллээ. Эхэлчих. Хүүш чи тэгвэл надад усны ханаврын нөгөөч би одоох яриадах юм. За 70 14 37 64 99 Буурдуудаа баяр дуудгаад уйнан нэрнэ. Ариуслын зууч Буддад. Их Монгол орны бурхан шашны 3 зүйлийн нэг ламын гээгэн Дэнзэн Чожи шинэн хувилгааны санаачлаг айлтгалаар дээр хингэген тэн 14 дугаар далай багш өөрийн номын өргөө Дарам Салах хотно 2 дахь удаага Монголын сүсэгтэн олонд зориулан 2 дугаар сарын 2-оос 4-ний хугацаанд дээдийн номын айлдвар айлдана. Эрхэм үзэгч танаа ариун буйны чуулганд нэгдэх заллаг айлтгая. Ариуслын зууч Будда тур оператор. Хүссэн бүхнийг хайрлагч итгэлт хамбын ариун лагшинд бараалхан улаан утгаар зочлох хүмүүний төлөө хүмүүс мандал даатгалар даатгдсан ариуслын аялалд урьж байна. Ариуслын зууч Будда. За ингээд 2014 оны сүүл 15 оны эхний энэхүү өвлийн аяллаа тухай одоо мэдээллүүдийг эрхэм үзэгч та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн одоо илүү дэлгэрэнгүй мэдээлэл хүсвэл манай Будда тур операторын байранд ирж өөрийн биеэр лавлах, замун түнчлэн холбогдох утаснуудаар бас мэдээллүүдийг авах боломжтой. Мөн одоо цахим ертөнцөөр одоо бас бидний мэдээллийг Facebook-ны Будда тур хэмээх пэйж утаснаас авах ийм боломжтой юм а.